Дадлын ухаа суурьтай л дадлаас л ирсэн сементал суурьтай л. Тэгээ ер нь сайл нь хэр байна? Одоо яг нэг өвөл хавартай. Өвөл хавартуул одоо яг нэг 3 4 тоглосон юм бол тэгж болж байна. Нэг юм цаад. Өглөөдөө нэг саадаг. Оройн тоглоо тавьчихна. Тэгээд яг өдөр нь тухалтай цуг гаргачих уу? Тоглолт тустай. Үнэв яг өглөө саагаад өглөө усаад өвсөө өгөнд. Тэгээд нэг 10 үед сааж тижээлийн үг цаагаад. Та усалчаад эргэж өвсөө тавьчих. Тэгээд байнга л 2 сар гэрэл гадаа гардаг. Тэгээд юу байнга л өвсөөр л юу хоёр л улаан бодаад гэжил. Өмнөх жил бол манай үнэний гарс нэг 2-3 байсан. Энэ тижэл өгсөөр энэ жилээр бол 5-6 энэ жил хамаагүй ихтэйсцээ. Манайх өмнөх жил бол энэс өмнө бол манайх хэвэг бордоо 2-оор тижээж байсан. Тэрний энэ жил бол энэ эрс тижэл өгснөөс хамаагүй гарцсан дээрцээ. Танихгүй хувцастай энэ дээр бас танихгүй ах шиг байна. Манайх бол юуны эрчимцэн аж ахуйг ягаад сементалын 6 үнэтэй Монгол үхрийн нэг 40 гаруй үхртэй байсан. Тэрнийхээ ихэнх хувийг нь өнөө өвөл хөдөө байсан бэлчээрийн аж ахуйгаар байсан үхэр маань зас ихтэйгээс болоод засаа ухаж хурдсаа ухад дийлхгүйгээс нэлээд үхрээ хүлжчихсэн 20 үхэр ухсан. Тэрний ихэнх нь тугалах үнэнүүд байсан. Гунжнууд шинэ гунжнууд бол тэгээд ихэнх нь хэлээд аахгүй хавар ухчихсан. Тэгээд энэ үнэнүүд бол Монгол үнэнүүд тугалсны дараа энэ төслийн хүмүүс ирж нэмэлт тэжээл өгснөөр сүүний гарсан маш сайжирсан. За энэ нөгөө мимо ураг тэжээл Улаанбаатар хэвхтэйг холж өгдөг. Зааврын дагуу үнэнийхээ килограмм жинтэнд харуулад зөвлөгөө өгсөний дагуу яг зөвлөгөөнд дагуул өгсөн баг. Анх бол манай үнэ өглөөдөө нэг сааж нэг хураг өгчдөг байсан. Тэгсэн сүүлдээ нэг тугал авуулсан. Тэрнээсээ гадна өглөө ороод сүүний гарцсан нэмэгдээд анх бол литр хувьцаал гардаг байсан үнэнүүд сүүлдээ 3 дахин нэмэгдэж өглөөдөө 2 литр ороод литр 700 орчим гардаг болсон. Сүүний гарцсан мэдгэдгөөс нэмэгдсэн. Би анх үнэнүүдээ хэвэг юу дэжижсэн шоколад мөр 2. Тэгээ таадын нэмэгдэлд 3 бүтээгдэхүүн ирсэн. Тэрийг нэмж үнэнүүдээ өгөөд үнэнүүдийн сүүний гарцвал эрс сайжирч илээ. Эрс нэмэгдэж байна. Нэмэлт тэжээдүүд олныг олж өгсөн. Үнэний сүү гарц сайжирт. Гэдэг сайн мэдгэж байна. Үнэндээ бас өөрт нь бас их тамирдаг жоохон тарах тал дээр бас зүгээр юм. Тарга тавир бас нэмэгдэж тий. Сүү сайланд сайн давхар нэмэгдэж байна. Анхандаа жоохон багаар засаж өгч байгаа. Тэгээд яг сайхан нэмэлт өгөх нь л гэсэн. За 5 хүний заавраар. Хивгээ нэг 3 4 хэл. Арабсны шахацыг нэг 2 хэлээр. Тэгээ мимо тижээлээ 250 грамаар нэг нэмэлт тогтмол болгосон тий. Нэг үнэн дээр. Тэг нэг үнэн дээр тогтмол өгөөд л яг л тэгэл тогтмол эрс сайжирч. Яг л тогтж л. Хэд орчим байж байгаад хэд орчим хэмжээтэй болов ер нь. За манайх чинь нэг 30-аад 30 гаруй шахуул сүү авдаг гэсэн. Одоо л нэмэлт тэжээлээ өгөөд 40 гаруй бараг 50 шахуу авах гээд байгаа шүү. Доорх графикт үзүүлснээр туршилтын ихэнд 17 үнэний гарц хоногт дунджаар 3.8 литр байсан бол 5 сарын 15-ны үеэр 10.8 литрт хүрч нэмэгдсэн байна. Графикаас харахад туршилтын 40 хоногийн дараа сүүний гарц дунджаар 2.8 дахин өсч нэмэгдэлт тэжээлийн зардлыг хасны дараа нэг үнэнээс сарда 366,000 төгрөгийн нэмэлт орлого олж байна.